Хамт олончтой баярлалаа. Алтай резиденс хотгоны автомашины гаражид Тайган Малтай компанийн инженер агуулга барихаар блок өрж эхэлжээ. За харин оршин суугчдын зүгээс үүнийг эсэргүүцэж блокийг хүчээр буулгаж эхэлсэн байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны зүгээс энэ асуудлыг гаражийн дүрм, журам холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж байна. Нийтийн эзэмшлийн газар шүү дээ. Энэ чи гараж нийтийн эзэмшил гэж явдаг. Энэ чи олон суугчдаа зөвшөөрөл авч иж тэгжиж ядтай хийх үйл ажиллагаа ямар ч зөвшөөрлгүйгээр шууд ингээд дайрж орж ирээл хийчихэж байгаа. Тэнгүүд сөөхтэй ярингууд бид нар өөрөөсөө хэлсэн л гэсэн арга хэмжээ авдаг. Өөр юм байхгүй. Тэгээ ингээд болиул гэж бид нар өчнөө хилээд авч ерөөсөө ямар ч өөрчлөлт байхгүй. Нэг ч тиймэрхүү хэлэх үндэслэл байхгүй ерөөсөө ингээд. Тэгээд ингээд бид нар хэлсэн ч тоохгүй одоо ингээд энэгээр 0 тоос шороо машинууд битүү тоос шоронд дарагдсан. Тэгсэн өчигдөр би ирсэн чинь л энэ дэр ингээл бариад эхэлсэн. Яаж байгаа? Бид нар цаанаас нь байр гэсний дагуу л барьж байгаа. Тэгээ ингээд дөрөс энд машины би энэ тавьдаг. Машин бол битүү тоос шороо. Тэгээ одоо ингээд эн чинь ингээд шүү вэ? Энд ямар хөдөө хувийнхаа хашаан дотроо ингээд малынхаа хашаа нэг бол төлөөний амбараа барьж байгаа шүү дээ. Эн чинь ийм дураараа авирлаж болохгүй шүү дээ. Хэдий хувийн өмч байсан ч гэсэн бас болохгүй юм биш шүү дээ. Хуулиндаа бас тэгээ заасан байт юм шүү дээ. Одоо чи ингээл ерөөсөө тоос шороондоо дарагдаад машинууд нь хүртэл тоос шороотой болоод ерөөсөө бидний эрхийг бол аягүй их зөрчиж байна энэ газар. Нийтийн эзэмшлийн талбай болон зорчих хэсгийг чөлөөтэй байлгах, эд зүйлс тавьж зан талбайг хаах, дур мэдэн хан босгох, хүний зогсоолд машин тавих, автомашина буруу байрлуулах зэрэгээр бусдын үйл ажиллагаанд цаад учруулахгүй байна гэсэн журам байгаа байхгүй юу. Одоо энэ хан болгонд байж идэг угаасаа. Энэнийг зөрчөөд Тайган Малтай инженер рүү ярьсан. Энийг бариад эхлэхэд нь биднес хүчирж эсвэргүүцсэн байхгүй юу. Барьж байгаа хүмүүс тэгсэн чинь Тайган Малтай бариулж байгаа ямар хүн бариулж байгаа гэсэн чинь Тайгмын инженер бариулж байгаа гэсэн байхгүй юу. Тэгэхээр нь би энэ Тайгмын инженер рүү залгаад энэ одоо ингээд нийтийн эзэмшлийн газар одоо юу ингээд баригдаад байгаа юм бэ? Биднес одоо ингээд мдэггүй гэж гэсэн чинь хувийн өмчтөрөө биднес юу барих нь хамаагүй, танаас хамаагүй, сөөхт хамаагүй гэж ярьсан. Харин тухайн байгууламжийг барихаар төлөвлөсөн гэх Тайган Малтай компанийн инженерээс утсаар тодруулахад өөрийн өмчтөө юу барихаа өөрөө шийднэ гэсэн тайлбар өгч байна. Ороод зогсоол дээр нийтнээ өөрөө агуулгах болгож байгаа. Зогсоолоор нийтийн эзэмшлэлд орсон юм байхгүй. Өөрийнхөө зогсоол дээр өөрөө л агуулгахаа энэ машина зогсоолууд тэр хүн тийш сайн хийхгүй шүү дээ. За энэхүү байгууламжийг барихдаа оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбоотой огт зөвлөлдөөгүй. Улмаар өөрийн тулгуур багныг өрөмдөж арматур зангидсан зэрэг нь байж боломгүй асуудал гэдгийг оршин суугчдын зүгээс хэлсэн. Иймд Тайган Малтай компанийн инженерийг тухайн байгууламжаа буулгаж сүйтгэсэн талбай зэргийг засварлаж өгөхийг оршин суугчид нь хүсэж байлаа.